Анд орчин ертөнц үг багш нь боловсролын байгууллагад 19 тэгжилтэй ажиллаж байгаа бөгөөд одоогоор Орнод аймгийн хэрхэн сумын 2 дугаар сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш юм аа. Энэ хичээлийн жилд хүүхдийн сурах хуулийг дэмжиж хамтын ажиллагаа орлого нэмэгдүүлж хөгжил төлөвшил сурлагын чанарт ахиц гаргах зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгынхаа хүрээнд суралцагчдын шинжлэх ухааны технологи, инженерчлэл, математик сэтгэлгээ хөгжүүлэх, шинжилэн судлах арга барил эзэмшүүлэх, нэгдсэн агуулга бүх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхдийн онцлог чадвар, ялгаатай хэрэгцээнд тулгуурлан хөгжлийг дэмжих, дотор байрны хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжин бие даах чадварыг нэмэгдүүлэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжиж, мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа ахиулан цахим платформ дээр суурилсан нэмэлт хэрэгжүүлэх, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг 5-10% ахиулахаар ажиллаж байна. Суралцагчдын өдөр бүрийн 10-15 минутын уншлагыг өглөөний уншлага эзний хөтөлбөр Facebook хуудасаар шуулж хийсэн бөгөөд зөв хурдан уншлага төслийн хүрээнд ангийн суралцагчдын унших чадварыг сайжруулах зорилгоор ширээ бүр дээр их байрлуулан давтан уншлагын аргыг хэрэгжүүлснээр ангийн суралцагчдын 94.1% нь зөв хурдан унших сургаас гадна алдаагүй бичсэн байна. Математикийн хичээлийн цагтаар эхний 3 минутанд олон ортой тооны илэрхийлэл бодуулснаар суралцагчид ямар ч илэрхийллийг богино хугацаанд бодож сурсан бөгөөд ангийн суралцагчдын 94.3% нь зөв хурдан бодож байна. Ангийн бүх суралцагчид намайг сэтгэн үрдүүлж хавар түүсэн мөрөө соёолж өрсөлдөе хийн сургуулийн гаднах талбайд байгаа тийм зорилгон усалж ургуулan зуны амралтын үедээ сургуулийнхаа жижигэр түлээлгэн өгч хэлсэн байна. Математикийн хичээлийг баттхан сурагчдын сонирхлыг датлах үед Билэсом онлайн датлахын веб сайтыг татмал ашиглаж суралцагчид бие даан гар утсаараа бодлого бодож хэлсэн. Энэ нь бодлого бодоход хурдан зөв буруу нь харагддаг бөгөөд өөрийн хүссэн хэмжээгээр бодлого боддог бодлогоороо даваа талтай юм аа. Боловсрол шинжилгээ ухааны газрын хөндлөнгийн үнэлгээгээр монгол хэл 68.4%, математик 74.2% гүйцэтгэлтэй үнэлэгдсэн. Цаашид монгол Монголиас хүмүүжил хичээл ашиглахаар ажиллаж байна. Хөндлөнгийн үнэлгээгээр тогтмол 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэйгээр байна. Математиком програм ашиглан математик хичээлийн үзүүлэн дасгал даалгавар хийж ашиглахаас гадна богино хэмжээний цахим контентуудыг фантазиар хийж зөв байршуулан олонний хүртэл болгон ертөнц багшийн хариуцсан ажиллаж байгаа 3А ангийн амжилтаас дурдвал 2023-2024 оны аяасаар чиглэсэн хүүхэд нас урлагийн үзлэгт тэргүүн байр, олон төрөлд буйхаар хэмцээнд тэргүүн байр, бүтээлч багчууд шилдэг арга зүй уралдаанд тэргүүн байр, 2023-2024 оны тэргүүний анги хамт олон. Хэрэгтэй багшийн манлайлал үйлчилгээний хүрээнд уур хилэн үдгийн ядалтаа хэрхэн даван туулах вэ? Математиком програм дээр хэрхэн ажиллах вэ гэсэн сургалтуудыг сургуулийнхаа бүх багш нарт заасан мөн судалгаад хичээлийг заасан байна. Үүнд математик, монгол хэл, монгол эс хүмүүжил хичээлээр үзүүлэх хичээл заасан бөгөөд математик хичээлээр зочинтой хичээлийг зохион байгуулсан. Мөн аймгийн 3 дугаар ангийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн монгол хэл хичээлээр засан сайжруулсан 5 дахь удаагийн судалгаад хичээлийг өөрийн сургууль дээрээ зохион байгуулсан байна. Сүүх жил бүр албад уралдаан тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд хамгийн төрөлтэй албадын багангийн багшийн математик төрөлд 3 дугаар байр медаль, цав мэдээлэлд 4-р байрыг хүлээсэн байна. Энэ хичээлийн жилд багангийн заахын нэгэн ахлагч ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч, сургуулийн эцгийн зөвлөлийн ахлагч, сургуулийн эрхлэлтгөөний худалдан авах ажиллагааны ахлагчаар тус ажиллаж байсан байна. 2023 онд шилдэг багш 2024 оны зөвхөн багшаар шалгарч байсан. Хиймэл оюун ухаан ашиглаад монгол хэл математик хичээлдээ хэрэглэх хиймэл оюун ухаан дээр суурилсан ээлж хичээлүүдийг төлөвлөн заах, хиймэл оюун ухааны талаар олон талын мэдлэг хоригдлуулах ашиглах талаар бие даан баталгаажих ажлуудыг хийж байна. Мөн хиймэл оюун ухаан ашиглан лого бүтээх, ажлын талент төлөвлөгөө танилцуулах, PPT богино хугацаанд хийх судалгааны ажил бичих, төрөл бүрийн зураг бичлэгийг өөрийн хүссэн хэв маягт урлан янзлж сурах, текстийг хоолой болгох, хоолойг текст хөрвүүлэх, ая болон дуул зохиолгож сурах, бүрийн агуулгыг сошиал солилцох, бичлэг рилсийг богино хугацаанд бүтээж сурах гэх маш олон ур чадварыг бие даасан сурталж мөн компьютер
чиврээр монгол хичээл зөв хурдан бичих чадвараа ахиулахаар дадлахын ажиллаж байна. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.